Hello guys. За өнөөдөр болохоор би бүр сая бичлэг хийгээд зөндөө олон фейлдлээ. Тэгээд бичлэг маш их оройтож орлоо. Ямар ч гэсэн энэ өдөртөө бол амжсан. Тэгээд хамгийн сүүлд миний хийжсэн зүйл бол ингээд юм миний хүслийн самар орсон байгаа. Хэдүүлээ хамгийн сүүлд одоо энэ жилийн онцлог үйл явдлууд дээр зогссон бол сая миний хүслийн самар орсон байгаа. Тэгээд энэ дээр би одоо илүү aesthetic байдлаар, илүү гоё байдлаар ингэж оруулж өгсөн байгаа. Тэгээд Pinterest-ээс ингээд ийм зургнуудыг аваад тэгээд зургнуудынхаа байршлыг болохоор энэ alignment гэсэн хэсэг дээр ингээд оруулж өгөөд тийм. Тэгээ энэ зураг захт нь голд нь за энэ бол баруун захт нь гэдэг ч юм уу ингээд оруулж өгöd гой зургнууд оруулж өгсөн байгаа. За энийг яаж хийсэн бэ гэхээр энэ доошоо гардаг зүйлийг болохоор нөгөө нэг хажуу зурагаас оруулж агаад энэ toggle list гэдгээр хийж өгсөн байгаа. За хэдүүл ингээд харчаа toggle list гэдэг. Тэгэд энэ дээр ингээд дарах юм бол та дотор ингээд шинэ пэйжүүдийг үүсгэж болно. Тэгээд тэр пэйжүүд дээр одоо хувийн хөгжлийн тухай ямар зүйлүүдийг оруулж болох вэ гэдээ дараад ингээд оруулж болно. За энэ жишээл бүтээмж гэж оруулсан байна тий. Бүтээмж дотор за дахиад ингээд пэйжүүд үүсгээд за ингээд энэ жишээлэл ингээд goal setting энэ дотор ингээд дахиад бас ингээд пэйжүүд үүсгээд ингээд явчих болно. За хэдүүлэнгийнх нь болохоор за би энэ reflection дээр уг нь бол ингээд энэ 7 хоног reflection гэдэг чинь ер нь бол одоо өөрийгөө нөгөө нэг үйл ажиллагааг хянах процесслох за юу болсон бэ гэдээ дүгнэх тэрийг хэлдэг байхгүй. Тэгээд энэ 7 хоног би ингэсэн гэдэг ч юм те. Тэгээд ингээд доошоо өргөжлүүлээд ингээд хажуу зураас оруулаад тэгээд дараа 7 хоног ингээд янз бүрийн байдлаар хийж болно. За ингээд оруулсан байгаа. Тэгээд хэдүүлээ энийг яаж ийм гоё байдлаар ингэж хийж өгсөн бэ гэхээр энэ мэдээж энэ текстүүдийг өөрчилсөн байгаа. За энийгээ болохоор ингээд текстэн дээр нь дарангууд одоо bold болох уу, тэ italic болох уу гэдэг ингээд гараад ирнэ. Тэгэнгүүт энэ дээр доошоо дарангууд ингээд энэ дотор юу багтсан байгаа юм бэ гэдэг чинь гараад ирнэ. За энийгээ болохоор гоё өөрчилж болно. Тэгээд энийгээ одоо үсгнийхаа ингээд янз бүрийн үсгийг ингээд ягаанаар ч юм уу тийм ингээд өөрчилж болно. Илүү гоё харагдуулах гэж байгаа бол за тэгээд эднэрийгээ болохоор арын background-ыг бас яг адилхан хэдүүлээ pink гэж хийсэн чиг хийж болно. Гэхдээ энийг болохоор илүү brown-аар ингээд хийчихэж байгаа. За хэдүүлээ энэ арын талын энийг болохоор ингээд brown болоод үзтээ ингээд. За тэгээд энд болохоор эрүүл мэнд тийм гоё зүйлүүдийг ингээд оруулж өгч болно. Тэгээд ингэж оруулснаар илүү гоё цэгцтэй тийм гоё цаанаасаа юм гоё төсөлмөр юм гоё болгож оруулж өгч байгаа. Тэгээд доотлолт нь болохоор яг хүслийн самбар оруулж өгсөн байгаа. Тэгээд энийг би бол Canva-гаас авсан. Та энэ дээр өөрсдийнхөө хүслийн самбарыг маш гоёор хийж агаад оруулж өгч болно. Тэгээд хэдүүлээ хэмжээнээс харах юм бол би нэг бол Canva-гаас авсан. Тэгээд Canva дээр та ингээд vision board гэж хайх юм бол маш олон одоо хүслийн самбаруудын санаа гарч ирнэ. Тэгээд шууд нөгөө нэг гой өөрийнхөө хүсэж исэн зургуудаа ингээл энэ зургуудын оронд оруулаад таны хүслийн самбар бэлэн болчихно. За тэгээд тэр бэлэн хүслийн самбараа хамгийн сүүлд оруулнаа. За хэдүүлээ ингээд яг 2026 оны Notion дээр төлөвлөөд эхлэнээс хойш хэдүүлээ юу хийсэн бэ? Ямар пэйжүүд үүсгэсэн бэ гэдгийг энэ хажуу талын агуулгаас харж болно. За хэдүүлээ эхлээд жилийн зорилгыг хийсэн. За дараа нь сарын зорилго орж ирсэн. Худалдаж авах зүйлээ хийлээ. 7 хоногийн төлөвлөгөөнүүд маань орж ирсэн. За юу татал зуршил болох юм бэ гэдгээ багтаасан. Тэгээд онцлог үйл явдлууд ямар ном уншсан, аялсан газрууд үзсэн кинонууд. Тэгээд хамгийн сүүлд миний хүслийн самбар тэгээд энэ орж ирж байгаа. За тэгээд хамт байсан хүмүүстээ баярлалаа. 2026 оноо Notion дээр